бактерийн хийсэн байцгаана уу? Дахиад нэг өөр бичлэгээрээ та бүхэнтэйгээ уулзж байна. Тэгээд энэ удаагийн бичлэг та бүхэн гарч дээрээс харсан баг. Тэгээд би болохоор нөгөө нэг хичээл дундуур дундын шалгалт дуусаад найзтайгаа зөв Хонконг явчаад ирсэн. За тэгээд тэрнийхэн талаар ерөөхдөө бол зардал, янз бүрийн үйл ажиллагаанууд Хонконг ерөөхдөө ямар байсан, аялын ерөөхдөө влог одоо ямархуу байсан талаараа та бүхэнд өнөөдөр энэ бичлэгээрээ ярих гэж байна. За тэгээд ямар ч тааш нөгөө влог бичээд явъя гэдгсэн чинь юм жоох бодоос ирэх жоох хэцүү байгаа. Тэгээ байнгын юм яриад энэ тэрийг явж чадахгүй. За тэгээд ямар саяны влог бас хүн их амар сонирхож үзэхгүй байх гэж би бодоод тэгээд ерөөдөл гол зүйл нь ингээд за яг яаж явсан, зардал хөнгөн ямар байсан, Хонконг ямар байсан гэдэг нь чухал шүү дээ, тий. Тэгээд тийм болохоор ямар ч гэсэн дараа нь имжлэг хийж байгаа. Дараа нь юм сонго яриад ингээд имжлэг хийж байгаа гэж би өөрөө бодсон байхгүй. За тэгээд ерөөдөө л нэг явах гэж бол юм болсон. Тэгээд яг явахгүй тодорхойгүй байсан болохоор би хүн зүрсээ хэлээгүй. Тэгээд яг явах хүүхэд маань цуг явсан нэг германээс таац байсан байхгүй. Тэгээд сургууль дээр зүгээр танилцаад одоо нэг найзуудын дунд танилцсан нэг тийм герман хүн байсан байхгүй надаа. Тэгээд тэр найзтайгаа цуг явсан болохоор тэгээд яг бид хоёрын хувьд болохоор нэг аялын компани ч юм уу яг тийм юмар яваагүй. Тэгээд би өмнө болохоор Тайланд явахдаа аялын компани бүртгүүлдэг. Аялын компани бүх юм зохион байгуулад одоо нэг хотел байх газар мазаг бүх юм цаанаасаа байсан болохоор амар байсан байхгүй. Тэгээд энэ удаа их бид хоёр өөртөө яг ингээд нэг trip.com-аас trip.com-аас нэг өөртөө яг airplane-ийнхаа ticket-ийг захиалаад тэгээд Airbnb хүртэл аваад тэгээд ерөөхдөө өөрөө бүх юмаа хийгээ явсан болохоор би бас ер нь яг анх удаа ингэж явж байгаа болохоор бас за ерөөхдөө яг явах юм болов явахгүй юм болов гэж амар тодорхойг байсан болохоор би ээж хэлээгүй заа гөргөч Хонконг явсан мөнгөтэй байсан юм уу гэд амар хөрг ээж төрөл хэлээгүй анаа төрөл хэлээгүй тэгээд анаа амар хөргөнөд инстаграмаар хараад үгүй чи Хонконг явчих юм уу гэд тэрхүү байдлаа байсан байхгүй. Тэгээд ерөөхдөө л аялах байгаагаа хүнд чилээгүй нэг ганц хоёр хүн хэлээ тэгээд хороос ахгүй. Тэгээд ерөөхдөө л зардлал надад гайг байсан гэж бодож байна. Тэгээ би болохоор яг энэ ч хагас процент болохоор цагийн ажил хийж байгаа хөө. Тэгээ сарын ажлынхаа хагас процент хийдэн гэдэг чинь 7 хоногийн 2 өдөр ажиллаж байгаа гэж нэг их мөнгө биш шүү дээ, тий. Их мөнгө зөвлөж чадахгүй шүү дээ. Тэгэхэд нэг сарынхаа цалингаар явсан болов. Нэг тиймэрхүү ямар тааж яваад ирсэн. За тийм байгаа. За тэгээд ямар ч нэг бүрчлэн детальчлаад та бүхэндээ Хонконг ерөөдөө ямар байсан талаар яг гоё ярьж өгье. За тэгээд би бол гэртээ бичлэг бичээгээд гисэн чи манай гэрэл жоохон муу. Тэгээд би сургуулийн ирсэн сургуулийн бичиж. Сургуулийн MB нэг амар гоё анги дотор. Ингээд амар гоё анги. За ямар тааш тэгсэн. За тэгээд бид хоёр чинь яг 10 сарын 27-нд нисээд 10 сарын 31-нд тэгэхээр нэг 4 өдрийн аялал байсан баггүй. Тэгээд бид хоёр болохоор айгүй сэргэлэн явъя гэж бодоод 5-тынхаа өглөө нисэнгүүтээ шууд ингээд 5-тынхаа өдөр хончиж байгаа шүү дээ. Тэнгүүдээ яг нэгтийнхэн ерөөд баг 2-тынхаа үрээр ингэж ирэхэд тэгээд би нэгдүгээр өдрийн хичээлээс чөлөө авсан. Зүгээр чөлөө чаш ерөөд бол таслаад ингээд 2-5 өдрийн хичээлийг таслаад нэгдүгээр хичээлийг таслаад ерөөд бол ингээд 2 өдрийн хичээлийг ингээд ерөөд бол тасган шахуу. Ямар ч чөлөө авах гэдэг юм бичиж ингээд мэйл бичиж яваас тэгээд багш чөлөө гэсэн үг гэсэн мэдгүй. Тэгээд 4 өдрийн юм айлаас баггүй. Тэгээд нэгдүгээр өдөр бүх өдөр чинь яваад нэгдүгээр өдрийн оройн тэгэхээр 2 өдрийнхаа үүр болчихж байгаа шүү дээ. 2 өдрийнхаа үүрээр бид нар нисэж ирээд тэгээд би 2 дахь өдөр чинь 11-ийн үед энэ чон дээр 11 12 үед энэ чон дээр хурж ирээд тэгээд би 3 хичээлээс баггүй. Тэгээд би шууд ингээд ачаагаа тавьчаа шууд жоохон ингээд амарч байгаа. Шууд хичээл рүү яасан. Та тийм байсан. Тэгээд хичээл дундор явсан болохоор амар сонирхолтой яа гэх юм бол нэг одоо ингээд амар гоё аяллаа дараа нэг тийм юм сэтгэл зүйн хувьд нэг юм хүн амар жоох юу гэдэг вэ ингээд би болохоор Тайланд явж ирчихэж жоох ирчихсэн байхгүй яа гэх юм бол нэг хичээл амар шууд Тайланд явсан. Би хичээлийн үед амар завгуулсан байхгүй. Би яг өмнө семестр миний хамгийн амар завгүй хамгийн амар ингээд нэг тийм семестрсэн байхгүй. Тэгчээд Тайланд явах бүр зав байгаа шүү дээ. Нэг өдөр чинь ингээд 3-4 өдрийн юмыг скежл бүтэн ингээд нэг өдөр ингээд битүү ингээд хийчихгээр ингээд амар завгүй байж байгаад тэгээд амар гоё аялаад ирсэн чинь ирээд хийх юм байхгүй ажиллаа болж чадаагүй тэгээд амар мөнгөөр ингээд Тайланд явсан тэгээд ингээд ер нь жоохон нэг тийм байсан байхгүй. Тэгээд энэ удаагийн болохоор шууд нөгөө нэг Хонконг амар завгүй гоё яваад ирсэн гэсэн чинь ирээд нөгөө хийх юмтай ингээд хичээл амтай байсан болохоор сэргээр амар гоё сонирхолтой юм чсэн гоё ингээд яваад ирсэн гэж би бодож байгаа. За тэгээд ерөөдөө л амар их юм болсон одоо ингээд нэг тийм би чинь зүгээр ингээд оюутан хүний хүүхд зүгээр ингээд өөрөө дур мэдээд ерөөхдөө л ингээд найстайгаа яриа шууд Хонконг явсан гэсэн үг шүү дээ. Тэнгүүдээ ээж хаа бас яаж юм түүний 8 янз бүрийн ингээд юу амар дур мэдээд ингээд өөр мэдээ явчихдаг ингээд гэсэн байхгүй. Тэгээд бас ингээд бодохоор амар үнэн. Ингээд хинч мэдгүй гинт ингээд байж байгаа шууд ингээд явж байгаа амар шүү дээ. Тэгээд ямар ч тааш тэгээд явсан гэхдээ одоо болохоор ингээд юу харамсгүй айгу баяртай байгаа. За тэгээд эхлээд ясан бэ гэхээр 5 дахь өдрийнхаа өглөө нь нисчээд тэгээд тэр тэнцээж нэг 2-3 үед очоод тэгээд бид болохоор flight ticket нэг уцынхаа билетийг 300 солонгос мөнгөөр 360 хэдэн
won 62,000 won гэсэн баггүй. За тэгээд тэрийг Trip.com-аас захиалаад тэгээд Монголч чинь шууд Trip.com-аас шууд захиалаад хэмжиж авчиж болно. Тэгээд мяд янз бүрийн юмнаас их надад хямдхан байгаа байх гэж би үргэлж бодчих. Тэгээд Солонгосоос шууд Хонконг руу нисээр ерөөхдөө тийм амар үнэтэй биш 300 эд мянга гэхээр айгүй боломж юм аахгүй. Тэгээд тэр өдөр манай найз Жака өрөөний охин манай Жакаас хүрхэн нөгөө Монгол буцсан баггүй. Хальт буцаж ирсэн. Тэгэхэд цааш жирнээ ижлэг өдөр 580-аар Монгол руу буцах тикет авсан гэхээр ерөөхдөө Монголтой харьцуулахад ерөөдөө бусад орнд Тайвань руу яв, Хонконг руу яв, Солонгос хэсэгт амархан ерөөдөө тийм хямдхан байдаг гэсэн. Тэгээ Хонконгч өөрөө визгүй болохоор ямар ч тийм ингээд 30 хоног дотор болохоор визгүй ингээд явчих болно. Нэг тиймэрхүү байсан. За тэгээд 360 дээр авчих. Бид хоёр болохоор сарын өмнө 10 сарын 1-2-оор илүүдэд тикет захиалж байсан байхгүй. За тэгэж яваа тэнгүүдээ бид хоёр амар юм мангар зав нэг бид хоёрын тикетийн мэдээлэл нь яг нисэх өдөр чинь 5 дахь өдөр яг 4 дахь өдөр нь бид хоёрт амар сүүл ирээд тэгээ 4 дахь би хамгийн сүүлийн шалгалтаа өгөө тэг бөө стресстэй би тэгээд ямар ч тааж явсан байхгүй тэр өдөр. Тэгээд Trip.com болохоор ерөөдөө айгуу сайн. Би тэгээд нөгөө ингээд flight нь cancel мэсэлцсэн бол янз бүрийн болсон болоо гэдэг жоохон хайсан чинь хэдий ч гэсэн өөр тикет аваад өгөөч юм янз бүрийн байдлаар ингээд шийдэл явуулчих юм билээ. Тэгээд ажилтнтай холбогдоод бид тэрийг ингээд тикет ингээд мэдээлэл ингээд имэйл ирээд байна гэж бид хоёр дахиж аваалаад тэг ямар ч тааж юмар нэг юм чек-инд ороод бид хоёр өглөө тэгээд ямар ч бүх асуудалтай ингээд нисэн байхгүй. Тэгээд байх газар болохоор бид хоёр Airbnb гэдэг нэг тийм .com байгаа штэ. Тийшээ оронгуудаа бахан хайж агаад яг ингээ нөө нэг Jordan Station гэдгээр нөө нэг чим цаа чүжэлээ ерөөс нэг тийм юм төв Victoria Harbour гэдэг амар юм алдартай газархан нэг ойрхон байдаг. Яг нэг модлийн наанд байдаг. Айгуу тийм төв газар бид хоёр айгуу азар Airbnb-г авсан. Тэгээ Airbnb болохоор хямдхан байсан. Тэгээд төв газар авсан болохоор айгуу амар эсэшээ тийш явж маахад. За тэгээд тэнгууд бид хоёр чинь Airbnb дээр 3 хоног байсан гэхээр чинь 4 өдрийн аялал мөртлөө бид нар 5 цагийн өглөө очингуудаа 4 өдөр нь хонтгоогоо шүү тарчраа гэхээр чинь 3 өдрийн мөнгө 110 гэдгийг туссан баха. 110,000-аас нэг хүний won-оор гэсэн үг. Тэгэхээр 220,000 won-оор ерөөд бол 3 өдрийн Airbnb-г аваад за тэгээд Airbnb-ийн хувьд бол ер нь жоохон гоё юусаад байгаа гэсэн. Тэгээ миний болохоор нэг зорилго болохоор яг амар гоё хоолч янз бүрийн тийм итгэс илүү идэж юмд гоё газар хотел болохоос илүү яг нэг юм үзэх нь амар чухал. Ингээд юм хийх нь айгүй чухал байсан болохоор тэгээд ус залууч нэг тийм амар тийм 3 өдрийн 8 морийг бол тоохгүй штэ. Тэгээ тийм байсан болохоор ямар ч жижигэн байрасан тэгээд цоохгүй байсан. Орой хонхот айгүй байсан. Тэгээд нэг Хонконгч нь болохоор ээж гэснээр болохоор ингээд нэг жижигэн газарнуудад айгүй олон хүн тэнгууд ингээд харах юм амар олон өндөр барилга өвдтэй. Тэгээд тийм болохоор нэг ахарын солилцоо тэр нь амар муу тэнгууд цоохгүй гэргүй ингээд амар хэцүү өдөр болго өглөө болгоос ирэхээр ингээд хамар жоох ингээд битүүрсэн. Тэгээ орой алхах нэг тийм сайн амт чадаагүй. Ихтэй нэг 2-3 цаг унтаал ирэхэд тэгж яасан баггүй. Тэгээд гэтээ яг тэр бол надад бол зүгээр байсан. Яг нэг удаагаад ингэж аялж байгаа юм тэгээд. За тэгээд 5 дахь удаа нь очиод тэгээд айгүй азар нэг босон юм юу байсан бэ гэхээр би энэ ч болохоор нэг юм 2 юм өмнөх ширхэгдэлтэй юм 2 юм нэг Орснаас нэг юм амар манай нэг бейсийн Орснаас ахгүй тэгээд тэр Орснаас ихэр нь болохоор Хонконгт exchange сураад иржсэн гээд тэгээд манай нэз болохоор Солонгос exchange сурчээсэн шнэ тэгээд тэнгүүдээ би болохоор ингэж Хонконг аялжсэн гэсэн чи таньдаг хүн байвал юм локал яг таньдаг тийм дооршдог гэдэг хүн байвал надаа хэлээд өгөөч гэдгсэн чи нэг залуугийн инстаграм авч өгөө тэгээд тэрийг болохоор яг яваахан өвдөө өдөр би чадчих. За тэгээд би тэгээд чи нөгөөс чи амар хөөрхөн завтай гээд тэнгүүдээ 5 дахь удаагийн орой яг ажиллаа тагаад уулзаар болоо тэгээд асуудаг бас цугуулзаад явах болсон байхгүй. Тэгээд манай Герман найзаас тийм 2 юм Хонконгнээс байгаа. Тэгээд тэгээд Хонконг явуулсан баггүй тийм найзтай байсан гэдэг. За тэгээд ямар ч тийм нэр хүүхдэд холбогдоод би 5 дахь удаа нэг тэр хүүхдэд ажиллаад тарж ирж уулзаад тэгээд тэрнээс өмнө би тоёо шууд аэропортоос буучаад Airbnb-ийн газар руу явж байгаа байхгүй. Тэгээд яг ганцаараа аялаад ингээд явж байгаа үед болохоор хэцүү юм юу вэ гэхээр ингээд газар янз бүрийн болоход амар хэцүүсэн зэ бид хоёр Airbnb рүүгээ очиход нэг очих хотелын хаяад очих бүр юм болсон зэ бүр ингээд амар халахад амар хайгаад тэгээд очсон чинь ингээд
ерөөс тэр ингээд юмд байхгүй заяа. Тэр нөгөө барилгын код нь байхгүй, барилгын дугаар нь байхгүй. За ингээд барилгаа болоод очиж байгаа мөртлөө тэр бид хоёрын очих хэвээр юм юу байхгүй заяа. Нөгөө өөрөө байхгүй заяа. Тэгээд яа сая хичээл нөгөө таарсан амар доош юм болохоор бид төгсөж илаа. Тэгээд бид хоёр өөрөө байхгүй тод байхгүй. Тэгээд бид хоёр ингээд бүр ингээд гахсан заяа. Бид хоёр 5 юм мөнгө ингээд ирсэн байгаа шүү. Тэгээд өөр ингээд хотел ингээд эсвэл ласт минут ингээд олох явж боломжгүй. Тэгээд бүр шок. Ингээд англи скемдэлэл ингээд бид хоёр мөнгө болчоод ингээд бид хоёр ингээд байх газар болчих жоон бахтаа гэл. Тэгээд бүр ингээд нөгөө хүнлэн бахан холбогдол эрен биенийхээ холбогдол ингээд энэ газар чинь байхгүй юм тийм гэж тойрог зүг барилга руу орсон юм уу гэд. Тэгээ буу юм бол хайгаа авсан чинь тийм ижлэн уран барилга заяа. Тэр гурван барилгынхаа нэг барилга дотор бид хоёрын яг ингээд нэг байх хэвээр газар байсан байгаа байхгүй. Тэр бид хоёр баахан паниктаж баахан ишээ тийш баг 2 3 цаг тэмцэн ноцлцаад тэр байраа тойроод ингээд хаана юу байгаа мэдгүй. Тэгээд гэсэн чи арай гэж ороод тэгээд гэсэн чи манай найз болохоор айгу олон аялж байсан. Тэнгүүдээ NBN гэдэг нөгөө нэг тэр нөгөө нэг юм сайт нь болохоор айгу юм нэг олон улсын юм сайт. Тэгээд тэр тухайн газараа ингээд очоод ингээд тэр хүн ингээд буруу байгаа скам байгаа ч юм дээ. За скам байна гэж ерөөхдөө баг байхгүй. Тэгээд тэр нөгөө байршин буруу байгаа ч юм тэгсэн байсан ч гэсэндээ яг тухайн хүчтэй шинээр дахиж өөр байр болгоод өгдөг гинэ. Тэг ямарс тийм амар хүчтэй ямарс тэгэж ингэж хийж өгдөг гинэ. Тэгээ би бас юм гэж бодсон зэ. Тэгээ ямарс ч тэгээ нэг айгу азтай байраар болоод тэг нөгөө Хонконг ч өөр болохоор нөгөө нэг ингээд байр янз бүрийн юм айгу үнэтэй одоо нөгөө нэг сарынхан түрээс өдөр айгу үнэтэй байдаг газар юм байна. Тэгээ жижигэн байрууд айгу олонтой. Тэгээ тэрнийг харьцуулахад бид хоёр бол айгу хямдхан байраа ерөөдөө ярин биг олсон гэж бодож байгаа. За тэгээд бид хоёр чинь цуг орчоод хамаг хувц цонор бүх юма тавиал. За тэр өдөр чинь би дөрөвдөг өдөр нь хамгийн сүүлийн шалгалтаа өгчөөд тэнгүүдээ 2 хүртэл сууж хичээлээ хийж тийг хамгийн сүүлийн даалгавраа явуулчаад за тэнгүүдээ яг 5-аас өглөө нисэн гээд нөгөө хамгийн ихний метронд сууж 7-аад Инчоны аэропорт дээр очоод тэгээд нэг нисэрч байгаа шүү. Тэгээд амар ядарсан байсан ч гэсэндээ шууд хувц цонор бүх юмаа солиод бид хоёр шууд нөгөө нэг найзтайгаа уулзаад тэгээд нөгөө нэг бид хоёр ингээд аялын хөтөлбөр байхгүй болохоор бид хоёр өөрсдөө хөтөлбөр зохион байгуулж авч байгаа шүү. Тэгээд K11 гэдэг нэг тийм амар том дэлгүүр байсан байхгүй. Тэгээд тэр дэлгүүр рүү явъя гэд. Тэгээд тэр дэлгүүр дээр нь болохоор яг тэр музей гэдэг газар нь болохоор нөгөө нэг найзтайгаа холбогдсон найзтайгаа уулзахаар болоод за тэгээд ямар ч тааж явсан байхгүй. Тэгээд яг очиод бууин болж баах хүн амьсаж тэгээд арай гэж нэг газар болоод очиж байгаа байхгүй. In Jordan, in this area, in Jordan Street. Тэгээд ч нөгөө нэг амар тийм том юм том K11 гэдэг нэг тийм амар том гоё шопинг мол руу очиод ингээд зурган дээр хараад амар том амар гоё байсан байхгүй. Тэгээд оцсон ч амар жижиг. Тэгээд нэг тийм гоё биш үзэхэд тэгээ би өөр ингээд гахал ёо за ингээд бууин болол ингээд амар үг төрөг бүр ингээд сар гараг ингээд ажиллаж мэдээд ингээд бууин болол оцсон чи ингээд ийм амар сонир газар байх байсан багтаа гэж амар бодоод бүх юмаа би ингээд солонгостой ингээд харьцуулж байгаа шүү дээ. Өөр нэг амар амьдарч үзсэн тийм амар орон байхгүй тэгээд солонгос Монгол харьцуулж байгаа шүү дээ. Тэгээд байжсэн чинь нөгөө найзтай яг нэг давхар нь уулзаад болоод очиод уулзаад за одоо ингээд тийш гарна ингээд тэгээд ингээд нэг ганц хоёр дэлгүүр үзүүлээ. Тэгээд тэнцэж янз бүр ингээд брендинг дэлгүүр дээр байгаа л тэгээд сонирхлоо биш брендинг авч чадахгүй юм чи. Тэгээд явж байгаа за одоо ингээд гарна гэж хэлсэн чи. Яг гараал гэсэн чи битүү байлгаа заяа. Амар гоё ингээл гол ингээл юун дотор ингээл цаанаа ингээд таалахад одоо голын нөгөө талд нь амар гоё битүү байлгаа заяа. Тэгэл бүр oh my god гэл яг бүр ингээд нэг тийм яг speechless гэх бүр ингээд хэлэх үгүй боллоо ингээд амар гоё байлгаад байсан. Миний уус ингээ багын мөрөөдөл ингээд бид нар чинь ингээд Монгол ус төрсэн болохоор ингээд за хэдий ингээд би хотоос ингээд Улаанбаатараас ирсэн гэсэндээ ингээд нэг тийм байгаль харахаас илүү яг ч миний ингээд тийм одоо нэг байхгүй юм хармаар байдаг байхгүй ингээд нэг тийм амар гоё юм city vibe ингээд амар том юм хотын өнгө айс тийм үү тийм New York vibe юм яг тийм юм дүүр амар дуртай байхгүй одоо нэг тийм амар ингээд байгалийн талын юм chill аялаас илүү тэгээд би бүр ингээд амар гоё амар шок бүр тэгээд бүр ингээд нэг одоо ингээд нэг юм TikTok-аас ингээл Шанхай махаа гэл нэг амар том байлгад харж байсан болохоос тэр нь амар гоё олон том тийм амар гоё байлгад төрс харж байгаа байхгүй. Тэгэл oh my god бүр зүгээр л ингээл бүр ингээд Хонконг бүр зүгээр за уучлаарай би ингээд амар буруу тав ингээд Хонконгоос ингээд буруу ингээд шүүмжсэн байна гэж амар бодоод тэгээд тэр бүр ингээд амар уйлмаар амар гоёсэн. Тэгээд миний болохоор ингээд зүгээр яваагүй. За тэгээд тэр Герман найз бол тэгээд яг бүгдтэйгээ штэ. Тэгээд миний болохоор ингээд зүгээр яваагүй. Өөрөө ингээд сар хөлмөрлөөд ингээд хичээл яаж байгаагаар болоод ингээд ингэсэн мөнгө ингээд хадгалсан мөнгө байсан болохоор ингээд харж байгаа үзэж байгаа бүх юм миний амар үнцэнтэйсэн баггүй.
Тэгэл яа бүр ингээд амар гойсон заяа. Тэгэл эхний өдрийн impression бүр амар гоё. Тэгэл тэнцээ чинь би ингээд амар очоод амар юу сумаар байсан байхгүй нөгөө нэг яг ингээд ferry гэдэг юм байл тэр нөгөө нэг юм зав амар том завин дээр сумаар байсан. Хүмүүс ингээд нэг талаас нөгөө талаар явуулсан байна. Тэг амар гоё завин дээр сумаар байгаад тэг сэтж яг үнэтэй 240 Хонконг доллар 360 Хонконг доллар чамд тэмдэг 120 Хонконг доллар үгүй мөг гэж байсан байхгүй. Тэгээд би тэгсэн чи хүн цаачлаа ингээд зүгээр би ингээд төлчөө яагаад гэвэл би ингээд миний ингээд bucket list дотор Хонконгд хийж үзэх юм нэг нэс магс чи манай нөгөө Хонконг тэр найз яахан бэ үгүй нааш амар үнтэй гэсэн баггүй. Тэгээ нөгөө нэг найз болохоор ямар тааж ажилтаа нэг тэрэг гэртээр тарихтай гэж тарьсан баггүй. Тэгээд би тойд явжгаад тэгээд би тойрог airport дээр болохоор нэг юм одоо Солонгос чи team money гэдэг юм байдаг шүү дээ. Тэрэн шиг юм octopus card гэж юм байл да одоо автобусын суугатаж хэрэгэлдэг одоо автобусны карт гэсэн баггүй. Бетон суугатаар хэрэгэлдэг. Тэгээд team octopus card авсан байжгаад тэгээд ямар тааж ferry олон нийтийн суудаг тийм ferry гэдэг тийм зам байсан баггүй. Тэгээд тийш айгу санамсаргүй явж орсон чинь нөгөөдөх ferry гэдэг нөгөө нэг суухтай завин 6 Хонконг доллар гэдэг чинь одоо амар том гэсэн үг байхгүй 1500 2000 солонгос мөнгөөр хэмтгэл хэрэгэд бол тэр ferry зугаад нөгөө талд нь гарч болохоор их тийм юм байсан байгаа байхгүй. Тэгээд бүр амар азтай бид хоёр зүгээр нөгөө нэг автобусын картаар дараад ороод тэгээд нөгөө нэг бүүтэн дээр амар гоё суугаад тэгээд тэмцэл бүх амар олон юм локал янз бүрийн аялал цаашдын хүмүүс ингэ суудсан. Тэнгүүдээ бид хоёр нөгөө цахаас нь нөгөө цахыг нь харж ирсэн шүү дээ. Одоо голын хэргийг харж ирсэн бод тэгээд тэр цахаас нь нөгөө цах руу ингээд тэр нөгөө нэг бүүтэн тэр нөгөө нэг завин нэг хөргөж өгдөг гэсэн юм байл та. Тэгээд хөргөж өгөөд яг нөгөө нэг холоос нь харсан хэсгийг ойроос нь ингээ би харж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд амар гоё. Тэгээд тэнд бас нэг юм асыг харж байсан байхгүй. Тэгээд асыг харж суугаа ирсэн. Тэр асыг харж болохоор 20 Хонконг доллар байсан. 20 Хонконг доллар байсан. Тэгээд хэмтэн байгаад тэгээд нөө орой болчихсон бол хүн их байхгүй. Тэгээд суусан заяа. Тэгээд суусан чинь амар инээдтэй ингээд зүгээр л амар азтай байсан заяа. Бүх ингээд явсан, үдсэн бүх юм ингээд цаг хугацаа амар гоё таарсан. Тэгээд суусан чинь нөгөө нэг юм нь яасан юм бэ заяа. Нэг эрэг гэстэй 3 эргээд заяа. Ингээд бид нар чинь нэг эргээд буудаг штэ. Тэгс чинь 3 эргээд заяа. Тэгээд тэр юуных нь алдаа байсан юм мэдэхгүй. Яг хүн нь ингээд андуураад манай эдийг яг ингээд зүрөө яваад ингээд 3 эргээд бүр амар удаан тэр асыг харж таг нөгөө талын дараа тэр талыг нь хараад аюу гой дээрээс ингээд хотын CCTV-ийг хараад ирж байгаа байхгүй. Тэгээд тэндээсээ буугаад тэгээд тэр амар янз бүрийн амар хүрх ингээд тийм концерт болж малаа бүр кино мань үздэг заяа ингээд гадаа ингэж мэгээд тэгэл бүр ингээд амар гоё юм CCTV байж байгаа л тэгээд буцаж яваад тэгээд тэндээс болохоор эхний өдөр тэгэж дуусаа. Тэгээд гэртээ бид хоёр ингээд харсан байхгүй. Тэгээд хоёр дахь өдөр болж байгаа байхгүй. Тэгээд хоёр дахь өдөр бид хоёр болохоор Мартаж өглөөрт босоод тэгээд нөгөө нэг Quarry Bay зэ бороо хэлж магадгүй зэ. Ямар ч нилээн бид хоёрын байгаа газраас нилээн жохоо хол нөлөө захад ийм нөгөө нэг газар лооцсон байхгүй. Тэгээд тэр нь болохоор миний зөв санаж байгаагаар болохоор бусаа нэг тийм газар байдаг амар юм олон юм мөнгөтэй байшин байлгаад эдийн чинь ядуу хүмүүс амьдардаг гэдэг. Тэгээд тэрний хамаар хүмүүс амьдарч аялын газар гэж 6 хол байдаг. Тэгээд тэрэн шиг Хонконг болохоор нэг тийм одоо юм жижигэн байнууд одоо ядуу хүмүүс нь амьдардаг. Одоо нэг эсний cage гэсэн байсан тиймэрхүү газар одоо би хэлсэн шүү дээ. Амар олон хүн амьдардаг. Тэг өндөр байлгатай. Тэгээд олон амьдардаг болохоор ингээд нэг юм жижигэн ингээд юм хотынх нь амьдрал суух тийм газрууд нь ирэхэд болж байгаа юм тутмаг. Тийм болохоор ингээд юм жижигэн одоо Солонгос гүшиг мөн шиг юм жижигэн апартаментууд амьдардаг. Жижигэн одоо жижигхэн хүрээнд амьдардаг хүмүүс амар олон. Тэгээд тийм байрлал руу явсан байхгүй. Тэгээд амар юм өндөр. Тэгээд нэг юм амар олон хүмүүс ингээд нэг доор ингээд амьдардаг. Тэгээд нэг өрөө нэг өстө нэг их хүсрэл ингээд дуусдаг. Тэгээд бид хоёрын цуг би авсан өрөө бас ирэхэд жижигэн байсан байхгүй. Бид хоёр тэгэл ороод тэгэл урьдчилан нь ингээл юу найрлаад байгаа. Тэгвэрс ингээд ихтэй нэг их зай байхгүй. Тэгээ бид хоёрын ачаа хоёр ороод тэгэл ингээд үрчгээр тийм газарсан байхгүй. Тэр шиг тийм газрууд одоо ядуу хүмүүс амьдардаг тийм байлгаануудын урд бид хоёр ирсэн байхгүй. Тэгээд тэр нь болохоор ингээд юм тойроод битүү юм байлгууд. Одоо нэгэсэндээ ингээд юм яг юм локалийн үндснийх нь яг юм тийм байлгыг тийм одоо нэг тийм газарлууд бид хоёр ирсэн байхгүй. Тэг очиж байх нь зураг гэдэг янз бүрийн юм авахлаад. Тэмчээс TikTok гэдэг бисэн байгаа. I move so far in time. I move so far in time. I've been picked up in I've been. За тэгээд ямартай ч аягүй сонирхолтой байгаад янз бүрийн бичлэг тиймэрхүү зүйлүүдийг аягүй бичиж явсан. За тэгээд бид хоёр тэндээсээ буцаж юу руугаа хотынхаа төв рүү яваад тэгээд хотынхаа төв рүү явж янз бүрийн шопинг гэдэр хийж байгаа. Тэгээд ирсэн. За тэгээд янз бүрийн зураг, янз бүрийн хоол идэр бол нэг аягүй гоё хоолууд турш үзээгүй. Тэгээд хоёр дахь удаа бид хоёр би харж байгаа нэг аягүй хөөрхөн газар байхаар нь оригээд тэгээд бид хоёрыг нөгөө нэг юм банш тэгээд нэг юм жижиг юм будаатай нэг тийм хоол авч ирсэн. Тэгээд тэр аягүй үнэтэйсэн. Тийм хоёрхан хоол тэгээд тэр баяш нэг 6 ширхэг байлоо зөө. Тэгээд 6 ширхэг байсан чинь тэр нь 100 Хонконг доллар гэдэг чинь Солонгос мөнгөөр 16 мянган вон. За тэгээд тэр чинь хоёр хувааж байгаа биш. Нэг хүний 100 долларын 200 долларын хоол, 200 Хонконг долларын хоол эзэн гэсэн үг. Тэгээд хоёр хоол тийм төрлийн чухамтай багш байсан. За тэгээд надад Хонконгийн хамгийн амар гоё таалагдсан юм нь болохоор ингээд ийм давхар ийм дабл
бооснууд амар ингэж унаж олно. За тэгээд ийм 2 давхар автобус чинь ингээд угаасаа би ингээд нөгөө Солонгос тахтаал угаасаа энэ тахтаал Монгол тахтаал гэсэн би ингээд автобусны сухайг дуртайсан байхгүй. Тэгээд автобусны сухаар ингээд хотынхон view амар гоё харагдаад яг ингээд нэг тийм юм дуу сонсоод ингээд тогтох хараад ингээд юм бодоо явах гоё идэг шнэ. Тэгээд тийм байсан болохоор яг тэр надад амар гоё тохирсон. Тэгээд ихэнх автобусууд надад юм 2 давхар бүр 3 давхар автобусуудад ингээд юу дээвэр мэвэр нонгорхоо тийм автобусууд амар их байсан. За тэгээд би ингэсэн байхгүй хоёлаа ингээд зүгээр аялж байгаа юм чинь хоёлаа ингээд давхар автобусанд сууж үзье. Би ингээд давхар автобусанд суумаар байна. Тэгээд зүгээр ингээд хоёлаа ингээд 6 хоног доллар 8 хоног доллар юм чи зүгээр суучаад 2 3 буудлын яваа буучаад хоёлаа тэгээд метрон суучих гэж билсэн байхгүй. Тэгээ бид хоёр болохоор тэр авирах юм үзчихэд Централ гэдэг нөгөө нэг хамгийн төв хэсэг рүү явж нөгөө найзтайгаа уулзсан байсан байхгүй. Тэгээд явъя тэгээд би суучий гэж суугаад тэгээд тэр нь болохоор суугаа явж исэн чинь ингээд би нөгөө мап хараа явж исэн. Тэр нь яг нөгөө нэг амар азар яг Централ руу явдаг автобус байж тараа. Тэгээд нэг 20 минут хугацаанд байна 25 минут тэгээд яг тэр автобуснаас суугаасан байхгүй. Тэгээд бүх юм ингээд цаг хугацаа бүх юм ингээд амар гоё ингээд таараад явсан. Тэгээд амар азар тэр автобуснаас чиг тэрийг зүг газар явдаг. Автобус байж тагаа тэгээд ямар ч хамгийн уртл цуудлын суугаад амар гоё юм бодонгой ямар ч тийш тэгээд яасан. За тэгээд явж байгаа Централын дээр аваар night market гэдэг газар руу ороод ийм шөнийхээ нэг маркетаас нь ганцхан шопинг янз бүрийн юм хийгээд тэгээд ямар ч нэг их мөнгөтэй байгаагүй байсан болохоор би болохоор авсан юм гэдэг юм бол утасны нэг тийм хөрөнгө кейс авсан. Тэгээд 2 дүүтэй ингээд нөгөө нэг бодол авсан. Тэгээд ч юм аа гэдгсэн чинь үгүйс нэг гоё юм байхгүй. Тэгээд ихэд хийх юмнууд нь тийм солонгосоос орж ирсэн юм бараатай, солонгосоос орж ирсэн тийм юм одоо гоо сахны бараа эсвэл юм хувцсны брэндүүд айгуух болсон байсан байхгүй. Тэгээд тийм байсан болохоор би баг солонгосоос нацсан дээр штэ. Тэгээд тийм болохоор яг юм Хонконг гэхээр юм би бас яг нэг тийм олж хараг болоод яг юм шопинг тийм хүмүүсийг л нэг хийх юусаа хийгээгүй. За тэгээд гэрсний хитэн снэк янз бүрийн юм тэгээд даа дүүнэртэй өгөн гэж бодсон гэдэг тийм их юм. Тэгээд night market shopping-аас аваад за тэгээд оройн нь тэр нөгөөний найзтайгаа уулзаад тийм local food идэж үзээд тэр надад өстой гоё юмтай байгаагүй. Яг үнэхээр тэгээд ерөөс нэг тийм гоё юмтай байгаагүй. Тэгээд би ч одоо нөө суши янз бүрийн юм чинь яг одоо би өөр ажиллах газраас идчихэж болно. Тэр үгс айгүй гоё идэг байхгүй манайх. Тэгээд нэг тийм нэг авчирсан нэг тийм загс моснаад Монголын бараа нөгөө юу амар гоё шоколад нөгөө нэг юм хөвсөл талаас нь жирсэн нэг юм юунад идчихтэй ингээд юм барин шилдэг хэвчээ. Бид бүр хамаагүй гоё юм гэдэггүй. Тэр тийм яг үнэтэй бүлэг тийм амар сонирс гоё байгаагүй зэ тэгээ. Тэгээ Монгол хүмүүс ч уусаа нэг балаагаас хоолмол нэг юм далайн бүтээгдэхүүн идэж өсөг болохоор бас нэг тийм далайн бүтээгдэхүүн очиж гоё байдгүй шүү дээ бид нар. Тийм хоол нэг ерс тийм гоё байвс баг. Тэгээд их гоё нэг хэлдэг би надад амар тийм ерс гоё байгаагүй. Welcome to Hong Kong. Come to Hong Kong. За тэгээд бидэд болохоор нөгөө нэг дараа нь яг нөгөө нэг яг жоох юм шин болоод тэгээд бидэд болохоор яг юм одоо нэг юм клуб эдэр байдаг одоо нэг юм бар эдэр байдаг одоо тийм яг стритээр нь ингээ яваад тэгээд тийм иргэдэл залуучуудын одоо солонгос Итевоны нөгөө нэг юу шиг юм уу да яг юм залуучдын стрит гэх тийм газар нь бид хэд явж ямар ч нөгөө найз үзүүлнгээд үзүүлээд тэгээд өөр бас нэг гадаад хэдэн найзуудтай дээр уулзаад тэгээд хамгийн амар нөгөө бас нэг юм азтай юм яг бүх юм л амар азтайсэн зэ ингээ одоо батар бүх юм цаг хугацаа бүх юм амар гоё таарсан тэгээд яг нөгөө Halloween-ийн үеэр ингээ явцсан болохоор бүх юм ингээ Halloween-ийн theme мэдэрчтэй хүмүүс амар dress up хийгээл Halloween-ээр хувцалсан тэгээд янз бүр амар гоё хүмүүстэй уулзч мацаа тэгээд ямар ч залуучуудтай тэр юмар яваад тэгээд хамгийн сүүлийн метрогийн суугаад буцаад ирсэн аахгүй яагаад гэх юм бол бид нар урсгал өдрөө болохоор бид хоёр Disneyland явъя гэж бодож байсан. Disneyland чинь юу гэж тэгэл мань хоёр хүлээгээ байж байгаа хөө. Тэр чинь тэгээд бас нэг юм Halloween-ийн үеэр яг үжээ тэр юм уу захиалаа үжээ гэсэн маш тэгээд бүх тэгсэн sold out болсон. Тэгээд хамгийн боломжит зүйл нь болохоор Ocean Park гэдэг одоо нэг ижлэн одоо ингэ салаас байлаа гэдэг ихэд Lotte World, Everland хоёрын хоёр тустай байдаг шүү дээ. Тэр шиг одоо Ocean Park-ын Everland руу одоо нэг тийм юм гадаа байдаг. Гадаа тоглоомууд нэг байдаг. А Lotte World нь болохоор Disneyland одоо арай нэг тийм тоглоомудаас илүү одоо нэг тийм Disneyland гэхээр нэг тийм жоохон нэр хүн дээрээ гэх юм уу одоо ингээл янз бүрийн Disney-ийн хүндрүүдийг харах боломжтой янз бүрийн газар зураг авах боломжтой гэдэг тийм байдлаар одоо нэг тийм тоглоом дээр нэг суухаас илүү хүмүүс зүгээр нэг зураг гэдэг авах хэрэгтэй бол нэг тийм яг тийм юмд болж очдог гэх тийм байсан баггүй тэгээд эсвэгээр Ocean Park явсан айгу зүг болсон юм шиг санагдаж байгаа. Тэгээд Ocean Park хамаагүй юм байсан бид 380 Хонконг доллар өгөөд Ocean Park ороод за тэгээд аюу сэргэлэн яаж авсан бэ гэхээр за энийг бас та бүхэнд тэмдэглээд аваарай. Ийм amusement park орж байгаа бол хамгийн ихэнд очоод ингээд хамгийн ихэнд 10 цаг магийн үеэр онгож байгаа. 10 цаг үед очоод ингээд орж байгаа хэрэгтэй. Оронгуудаа нөгөө хамгийн амар ийм алтартай райдууд байгаа шүү дээ. Алтартай ингээд ийм судар тоглоомнууд дээр шууд очоод оожглоод ингээд сууж байгаа юм билээ. Тэгээд бид хоёр аюу сэргэлэн очингуудаа шууд cable car суугаад тэгээд cable car руу яваад дээр байдаг нэг газар байсан гоо. Тэр нь ингээд амар том extreme одоо нөгөө нэг roller coaster нөгөө галзуу болгоны дээр бүгдээрээ тийм хүмүүс
байсан байхгүй. Тэгээд тэдрүүнд бид хоёр эхэлж оожирлаад сууцаахгүй. Тэнгүүдээ айгүй азтай нөгөө яг тэр амар том роллер костер суугаа хүлээгээ байж байгаа байхгүй. Тэгээд бид нар амар эрт бүр онгоохоо шууд орсон мөртлөө хүн айгүй ихтэйсэн. Тэгээд амар гоочтой ихтэйсэн. Тэгээд бас Halloween нэргээд хүмүүс амар гоочрлсан байсан байхгүй. Тэгээд бид хоёр 30 минут 20 хэдэн минут оожирлаа байжсэн чинь энэ хоёр суухан байна гэдэг тэгсэн байгаа. Тэгээд би шууд гараа өгөө. Тэгээд бид хоёр шууд ороод амар азтай тэгээд суугаад. Тэгээд амар райдууд дээр ерөөдөө амар их суугаад. Тэгээд сүүл рүү болохоор яг ингээд жоох имжлөөтэй явж маваа. Тэнгүүтээ Halloween-ийн юм болохоос хүмүүсийг харж мараа. Тийм янз бүрийн үзэл үзээд ирэхдээ хийгээд яасан байгаа яа энэ бичлэг бүр амар уртаа тахаа нэг 2 хоол оролт юм яа нөө ингээд ирсэн чинь амар би бүр амар бодсон 10 минут цаа нэг 10 минут яриад дуусчих явуулсан чинь за өөртөө ч тэгээд хамгийн гоё суусан ride нь болохоор cable car хийсэн. Тэгээд cable car-аар ингээд бүх юм харагдаад тэгээд амар гоё ингээд дуу сонсоод ингээд юм бодоол яваал ингэсэн чинь амар гоё. Тэр cable car бол үнэхээр гоё хийсэн надад. Тэгээд үс cable car-д амар сумаар хийсэн. Тэгээд тэр нь айгүй удаа явдаг ингээд амар юм доороос амар дээш хүртэл айгүй удаа явдаг тийм байсан. Тэгээд өдрийнх нь view-тэй үдэн ч суугаад, оройнхоо view-тэй үдэн ч гэсэндээ суугаад. Тэгээд айгүй сонирхолтой яваад ирсэн. За тийм хамгийн амар тэрийг яг 2 дахь удаа суусан заяа. 2 дахь шууд ингээд ороод оожирлаад 2 дахь ride дээр нь тэрийг суусан. Тэр амарсан заяа. Би бүр ингээд чичрээ басан заяа. Тэр ингээд би үгүйс ингээд амар юм. Тэг дээрээс ингээд доож мундаг байж тэр юм чадахгүй байхгүй. За тэгээд тэр бол яасан ч ингээд сууж байгаа заяа. Тэгээ ингээд дотроо эргэж байгаа заяа. Дотроо эргэсэн дахиад бүтэн 360 эргэж байгаа. Яа тэр бүр үнэхээр амарсан. Би бүр тэгээд айгу ямар ч юм бэлтгэлгүй ороод энэ нь энэ юм уу гэж ороод тэгээд ч суугаад яана гэдэг тэгээ